тий нөө их үүтгэл ертөнц дээд их язгуурын оршихуйг пэйж руугаа ширэлж. Лайвынхаа дууг нэгэн шалгаарай. За дуу байна уу? Байна. Сайн сонсогдож байна уу? Бараан байна уу? За амар байцгаана уу? За хөх язгуурын хөх эст тэнгэр заяад монголчуудынхаа хөх талбтай өрсөдийн хамар амгалан гэрья. Их үүтгэл ертөнц дээд их язгуурын оршихуй пэйжд бүх нийтийн бясалгалын сургалт өнөөдрийн сургалт маань нэг тэнгэр дор нэг гал их нэгдлийн чуулган пэйж дээр явагдахаар болсон байгаа учраас өрсөд маань их үүтгэл ертөнц оршихуйн пэйж руугаа шеэрлээд өгөөрэй. За 20:30 гээд эхлэе. За 8 сарын 30-нд зарлагдсан бүх нийтийн бясалгал цэвэрлэгээ хөх толботой хөх эст язгуурын үрс бүхнийг оролцохоор уриалсан өнөөдрийн бясалгал цэвэрлэгээ сургалтанд маань дэлхийн өнцөг булан бүрээс оролцож байгаа үрс бүхэнд өвгдээцүүдийнх нь өмнөөс үнийн талархаж байна. За оролцож байгаа өрсүүд маань үг хавхын хуулийг тэнцвүүлэн сайн дураараа өөрсдийн химээр дэмээ өргөсөн байх учиртай. Хэрвээ энэ тухай мэдээллийг сонсоогүй байж агаад мэдээллийг сонсож байгаа бол та үг хавхын хуулиа ч гэсэн дараа нь тэнцвүүлж болно. За өнөөдрийн бүх нийтийн бясалгал цэвэрлэгээг эхлэхээс өмнө та бүхэнд одоогийн нөхцөл байдлын тухай сүнсний сэрэлтийн үйл явцуудын тухай хөх толботой хөх эст язгуурын монголчуудын одоогийн нийгэмдэр болж байгаа үйл явцуудын тухай тодорхой товчхон тайлбарыг хүргье. За язгуурын сэрсэн хөх толботой хөх эст өрсүүдийг эвлэн нэгдүүлэх 13 дугаар чуулган гэж Эвийн алтан гинжит их уухайлал чуулган 2025 оны 1 сарын 12-ноос эхлээд 8 сарын 8 хүртэл 13 удаа чуулганыг бид дүүргэж тэнцвүүлсэн. Энэ чуулган бүрд язгуур Монголоо нэгдүүлэн сэрээх хүсэл эрмэлзэлтэй хөх язгуурын өвөг дээдсүүдтэйгээ холбогдсон эв нэгдлийг цаашид цацраан түгээх чихэн үнэн зүрх сэтгэлтэй өрс бүхэн хамтдаа нэгдэж галаан бадрааж галдаа эвлэн нэгдэж язгуурынхаа Монголын үндэс угсааг цэргэн мандуулах их үүлэнд хамтдаа оролцож
хүүлийг дүүргэсэн. Ийм учраас хамтдаа хүүлийг дүүргэлцсэн өрс бүхэндээ бас талархаж байна. Мөн одоогийн 2025 оны нөхцөл байдал могоо жилийн сүүл үйл явцын өрнөлдөр бидний байгаль ахуй амьдрал дээр хүн төрлөختөн ихтэлхийтэйгээ хэрхэн зохицож амьдрах мөн чанарын их шалгуурууд явагдаж байгаа бөгөөд энэ нь маань байгаль маань өөрөө гал ус хий шороогоор тэнцвүүлж шалгаж шигшиж мөн энд амьдарч байгаа хүн төрлөختөн хүүхд толбот өрсүүдийг ч мөн шигшин цэвэрлэж дэнсэлж ухамсарын тэр цэвэр шат руу орох үйл явцууд өрнөж байгаа билээ. Ийм учраас бид бүхэн сэрсэн байна уу, сэрээгүй байна уу? Бид бүхний эс яс цусаар хөх язгуур өвгдээдсийн бүхий л мэдээллүүд холбогдсон холбоотой байгаа учраас бид яалтчгүй Монгол үр мөн л бол энэ цаг хугацаанд хэрхэн зөв аж төрж амьдарч энэ их дэлхий их орон газар шороондоо ямархан үр байх вэ гэдэг шалгуур хүн болгон дээр ирээд байгаа илээ. Гэвчиг язгуурын эст өрс бүхний эсийн мэдээлэл дээр эвлэн нэгдүүлэх их тэнгэрийн их үйл өрнөж байгаа бөгөөд энэ нь маань ямар учраас өрнөж байгаа вэ гэхээр Монгол өрсүүд цусны мэдээлэл, ясны мэдээлэлээ алдагдсан учраас эсийн мэдээллийг нэгдүүлж эсийн мэдээлэл дээр тулгуурлан түлхүүрлэж хөх толбот өрсүүдийг сэрэх үйл явцууд тэнгэрийн дагуу ихээр их үйлүүд өрнөж байгаа билээ. Ийм учраас одоо бүх нийтийн бяцлагалд оролцож байгаа дэлхийн өнцөг болон бүрт амьдарч байгаа хөх толбот өрс бүхэн өөрийн эх орон газар шорооныхон эсийн мэдээллийг сэргээхийн тулд мөн өөрийн язгуурынхаа эсийн мэдээллийг сэргээхийн тулд маш шаргуу түлхүү ажиллах учиртай байгаа шүү. Та бүхний бид бүхний хамгийн эхний үүссэн язгуурын үндэс сувг бол Монгол дээрх газар шороо юм аа. Тийм учраас Монгол дээрх газар шороонд бид өвгдийнхөө дуудлагаар их орон их нутаг төрсөн нутаг уул уснаа очиж тэр эсийн мэдээллээ язгуурынхаа мэдээллийг зайлшгүй сэргээх хүчтэй. Энэ бол хамгийн эхний хийх ёстой үйл юм аа. Ингэж эсийн мэдээллийг сэргээснээр удам угшил гаруулын мэдээллүүд таны ухамсарт сэргээгдэж түүнээс салаалж бид хэрхэн яаж зөв зохиролтой энэ их дэлхийдээ их орон газар шороонд аж төрж амьдрах вэ гэдэг дараачийн үйл явцууд өрнөх юм аа. За мөн одоогийн нөхцөл байдлаар Монголын газар дэвсгэр дээрх онгон дагшин байгалийн газар сууг бүхнээр уул усны эздүүд дахин сэргэлтийг авч дахин шинжлэгдэж тэнгэрийн их зарилгын дор олон уул усны эздүүд ураг төрлийн онгодууд бага тэнгэр донд тэнгэрийн онгод дээдс бүхэн өөрийн үйл хэрэгээ бүрэн дүүрэн үйлдсэн байх учиртай 2025 он юм аа. Ийм учраас 2025 онд таны удам ураг цэгцэрсэн байх учиртай. Таны өвөг дээдсийн үйл хэрэг цэгцэрсэн байх учиртай юм. Үүнийг та сонсож буй бол хэрв та гадаад оронд амьдардаг бол энэ ондоо багтааж өөрийн удам угшлынхаа өвөг дээдсийнхаа нутаг хошуу төрсөн газраа аав ээжийнхаа уул ус нутаг хошууд очиж өөрийн мэдээлэлээ сэргээж өөрийгөө таниулж удам ургаан таниулж цаашид
Тэнгэрийн тэр өгөгдлөө сэрэх үйл явц хамгийн том одоо бид бүхний үйл хэрэг юм шүү. Үүний дараачаад энэ их орон газар шороондоо эзэн байх хөх толбот аль нь үлдэж аль нь одоо үл тэнцэгдэх вэ гэдэг шалгуурууд явж байгаа гэдгийг та бүхэнд дахин мэдээллийг хүргэж байна. За ингээд Эхэв нэгдлийн чуулган 2025 оны 8 сарын 8-нд 13 дугаар чуулган дэлгэр сайхан дүүрэж язгуурын хөх толбот хөх эст өрсөөд эвлэн нэгдэж энд бид дээд тэнгэртээ язгуурын галаан бадрааж тэнгэртээ бид өвөг дээдсүүдтэйгэн хамтдаа цаашдаа их үүлийг өрнүүлж чаднаа гэдэг олон танилтуудыг мөн олон нотлохоог өөрсдөөрөө өвөг дээдсийнхаа үйл хэргээр батлан харуулсан юм аа. За одоо бүгдээрээ өнөөдрийн бүх нийтийн бясалгал цэвэрлэгээндээ орцгоё. За бүх нийтийн бясалгал цэвэрлэгээг ямар учраас үйлдэж байгаа вэ? Та ямар үүрэгтэй вэ? Мөн таны оролцоо юу вэ гэхээр их дэлхийн тэнцвэр буюу эрчмийг тэнцвүүлэн оршоох, өндөр тэнгэрээс сансраас бууж ирж буй нарийн талстад өндөр эрчис бүхнийг та бүхний эрчим хэмээр дамжуулагдаж газардуулж их дэлхийн өнцөг булан бүр хэмжээс бүрд тэр өндөр эрчсийг үрс бүхний хэмээр дамжуулагдан ангаалтын үүлүүд үргэлжилж мөн дээрэс нь оролцож би үрс бүхэн та бүхэн бас ангаагдаж их орон газар шорооныхоо зарим нэг өнцөг булан бүрт байгаа бүх энергийн солилцоог түлхүүгээр сэтлэж эрчмийг тэнцвэртэйгээр явуулах үйл хэрэг юм аа. Мөн дээрэс нь энэ их дэлхий дээр бид олон төрөлтөнгүүдийн олон антан араатангуудын хамгийн дээд ухамсарт оюун ухаанд хүн мөн бол их дэлхийн тэнцвэр хөгжлийг хариуцаж явж байх учиртай үүрэг хариуцлагатай гэдгээ мөн ухамсарлаарай. Мөн нийтийн бясалгалаар дамжуулаад та ганцхан үйлдэх бус таны өвөг дээдсүүд хамтдаа тантай нэгдэж үүлнэ гэдгийг мөн тунгаамуудаарай. Мөн дээрэс нь бидний үе үеийн уламжлалт, үе үеийн үндэст өвөг дээдсүүд өндөр тэнгэрээс шат дараалан бууж ирж эрчмийн хамтын холбоосоор дамжуулан бид хамтдаа их үүлийг үйлдэх гэж байгаа гэдгээ мөн ухаарай. Тэгэхээр та өнөөдрийн нийтийн бясалгалд оролцсноороо 7 хүрдээ мэддэг байж болно. Хүрдээ мэдхүүч байсан ч болно. Гэвчиг таны ухамсар, бодол, их дэлхий, их орон газар шорооныхоо бүх л зүйлийг ангаахад миний эрчим хэн туслаж байна гэдэг чин сэтгэлийн зориг хүсэл байхад л хангалттай. За бүгдээрээ бясалгалдаа орцгоё. За эхлээд урдаалаа бүгдээрээ тавьсан байна. Хажуудаа аягтай сүү тавьсан байна. Бүх нийтийн бясалгалынхаа дараа үүлийг дүүргэсний дараа сүүгэн өвөг дээдсүүдтэйгээ хамтдаа хүртэнэ гэдгээ мөн ухаарай. Лаага өнөөдрийг дуустал асаалттай байлгана. Лаагаар дамжигдаж өвөг дээдсүүд бид нартай хамт ажилтдаг юм шүү. За бүгдээрээ бүх нийтийн бясалгалыг эхлэхээс өмнө та нуруугаа цэх байлгах хүчтэй завлаад сууж болно. Хэрвээ завлах боломжгүй бол өөртөө эвтэхнэр сандал дээр нуруугаа налах хэлбэрээр сууж болно. Амьсгалыг авах гэж хэлэхэд амьсгалаа
өөрийн зулайн ороогоор дамжигдан амьсгалж нухсаар дамжин би амьсгалж байна гэж тунгаан бодоорой. Амьсгалаа татахдаа зулайн ороогоороо татаж нухсаар дамжигдан амьсгалыг татах нэ. За амьсгалыг түгж гэх үед амьсгалаа түгжиж өөрийн зүрхний цохилт зулайн ороогоос бууж ирж буй эрчим хэмээ мэдрээрэй. Амьсгалаа гаргаарай гэх үед ааж ухнаар амаараа амьсгалыг гаргаж өөрийн бие хэмд нэгдүүлэн бүх эрчмийг өөрийн бүхий л бие эд эрхтэн бүхнээрээ тараан түгээгээрэй. За хамтдаа эхлэе. Амьсгалаа зулайн ороогоор татан амьсгалж байна гэж бодон амьсгалаа татъя. Амьсгалаа түгжээ. Амаараа амьсгалаа ааж ухнаар гаргая. Амьсгал авъя. Амьсгалаа түгжээ. Амаараа ааж ухнаар гаргая. Амьсгал авъя. Амьсгалаа түгжээ. Амьсгалаа амаараа ааж ухнаар гаргая. Жигд амьсгалъя. Бясалгал эхлэхээс өмнө хамгаалтыг татах учраас хэлэгдэж буй үг хэллэг бүхнийг өөрийн бодлоор, өөрийн төсөөллөөр, өөрийн мэлмигээр тандан бүтээж, бүтээл бүхнээ төгөлдржүүлэн гэрэлтүүлээрэй. Эхэс мөнх Тэнгэрээс урсан урсах болор тунгалган гэрлэн эрчсүүд борон дусал мэт урсан урсасаар оройн дээд титэм хүр дээр дамжигдан эрчлэгдэн хуйлрагдж байна. Амьсгал аван гаргая. Болор тунгалган гэрлэн эрчис өөрийн биеийн хэм бүхэнтэй эрчлэгдэн нэгдэж болор таластан бөмбөлгөн бүрхүүл болон бүтээгдэн бэхжиж байна. Амьсгал аван гаргая. Эцэг мөнх Тэнгэрээс гэрэлт багнан гэрлэн эрчис оройн дээд титэм хүр дээр дамжигдан биеийг бүхлээр нь гэрлэн бүрхүүл бүтээгдэн бэхжиж байна.
Амьсгал аван гаргая. Галт наран ирчэс галт гэрлэн ирчим оройн дээд титэм хүрдээр дамжигдан гал гэрлэн ирчэс болон гэрлэн бүрхүүл бүтээгдэн гэрэлтэж байна. Амьсгал аван гаргая. Эцэг мөнх тэнгэрээс гэрэлт багнан гэрлэн ирчэс оройн дээд титэм хүрдээр дамжигдан зулайн оройгоос ирчэст гэрлүүд ирчлэгдэн хуйлрагдж титэм хүрдэн дэх холбоо хамааралт бүх эсүүдийг ариусхан ангааж ариусхан цэвэрлэж байна. Амьсгал аван гаргая. Гэрлэн ирчсүүд нарийн талс болон хувирч мэлмийн хүрдэн дээр ирчлэгдэн хуйлрагдж мэлмийн хүрдэн дэх холбоо хамааралтай эс бүхнийг сэргийн ангааж ариусхан цэвэрлэж байна. Амьсгал аван гаргая. Мэлмийн хүрдэн дэх ирчс бүхэн ариусгагдан гэрэлтэж ирчлэгдсэн эсүүд хоолойн хүрдэн дээр төвлөрөн сацарч байна. Амьсгал аван гаргая. Гэрэлт галан ирчсүүд хоолойн хүрдэн дэх холбоо хамааралтай эс бүхнийг ангаан тэтгэж ариусхан цэвэрлэж байна. Амьсгал аван гаргая. Ирчлэгдсэн гэрлэн холбоосууд зүрхэн хүрдэн дээр уусан нэгдэж нарийн таласт ирчс бүхэн хүрд бүхэнтэй эргэлтэн цэвэрлэгдэж ангаагдан ариусгагдж байна. Амьсгал аван гаргая. Зүрхэн толоондох гэрлэн ирчсүүд зүг бүрээр цацран төгсээр эс бүхэн сэргэн ангаагдаж эргэлт ирчсээр эргэлтэн бэхжиж байна. Амьсгал аван гаргая. Ирчлэгдэж гэрэлтсэн хэнт ирчс наран сүлжээ хүрдэнд төвлөрч наран гэрэлт гал ирчс эс бүхнийг ангаан тэтгэж байна. Амьсгал аван гаргая. Ариусгагдан ангаагдж буй эс бүхэн сэргэн гэрэлтэж буйг ажин бүтээж байна. Амьсгал аван гаргая. Гэрэлт ирчс бүхэн хуйлрагдан сацарч үржихийн хүрдэн дээр төвлөрөн бэхжиж эргэлтийн хуйлраагаар ариусган бүтээж байна. Амьсгал аван гаргая.
гэрлэн хэмт эрчис үндэс хүрдэн дээр төвлөрөгдөж галт гэрлэн эрчис өнгөөр сацарч 13 өнгийн дэлбэ 13 химээр сацран гэрэлтэж байна. Амьсгал аван гаргая. Гэрэлтэн сацарч буй 13 өнгөт химүүд үндэс хүрднээс доош бэхлэгдэн дэлхийн цөмтэй бүхлөгдөн бэхжиж байна. Амьсгал аван гаргая. Игц дээш гэрлэн эрчсүүд эргэлдэн хуйлран сацарч түгж үрс бүхний бие химийг ариусхан ангааж ариусхан бэхжүүлж байна. Амьсгал аван гаргая. Үндэс хүрдний үзүүрээс эхлэн оройн дээд титэм хүрд хүртэл олон судалт гэрлэн эрчсүүд орон биеийг хумин зангидж эрчим химээр халууг дүүгүүлж ийн эрчсээр гэрэлтэж эзэн биеийг ариусхан ангааж байна. Амьсгал аван гаргая. Галт гэрлэн эрчсийн химээр гал ам бүрэлдэн тэтгэгдэж зүрхэн хүрдэндх гал эрчис зүг бүрээр сацран гэрэлтэж байна. Хим химдээ орсон үрийн бие сүнс сүлдэн нэгдэж нэгэн бүхэл гэрэл болж nii орчлон гэрэлтүүлэн сацрааж байна. Амьсгал аван гаргая. Оройн дээд орчлонгийн өнгөт өнгийн гэрлэн эрчсүүд орон газраас хуйлрагдан цуглагдаж өндөр тэнгэрээс буун гэрэлтэж байна. Өнгийн эрчимт химүүд өөр өөрийн өнг аясаар өвгөд буурлын хинтээ нэгдэж өндөр тэнгэрээс буун эргэлдэж байна. Нарийн судалт гэрлэн эрчсүүд нарийн хинт өндөр эрчмүүд үрс бүхний оройн дээрээс үргэлжлэн сацарч уйлан бууж байна. Амьсгал аван гаргая. Хим химэндэн орсон үрсүүд эвэндэн нэгдсэн үрсүүд их дэлхийн зүрхэн толоондох эцэг цөмийн галт эрчис эвлэн нэгдэж гэрэлтэн тэтгэж байна. Их дэлхийн галт цөмөөс гэрлэн эрчсүүд судлаар дамжигдж газар орны сувг бүхэнтэй ган мэт бүхчин бэхлэгдэж байна. Эвлэн нэгдсэн үрсийн химээр их дэлхий тэтгэгдэн ангаагдж эцэг тэнгэрээс буусан эрчсүүд ариун гэрлэн хур болон бууж байна. Судал сувг бүхнээр дамжин урсаж сүүн жимт нарийн эрчсүүд сүүн өнгөт гэрэл болон сувг бүхэнд тархан бүчиж
сүр хүчээр сөвлөн бэхлэгдэж байна. Өндөр тэнгэрийн уулсын оройгоор ян сардагт цаст хайрхтаар алтайн нурууны хөх ирчсээр арга бэлгээр тэнцүүлэн эвлэгдэж байна. Амин зүрхэт өвгдийн цохлоо ахуйд ертөнцийн галт ирчсүүд гал хий ус шороогоор гагнагдан бэхлэгдэж эрчлэгдэн тэтгэгдэж байна. Өндөр өвгдийн минь нүргэлэнт дуугаар өндөр тэнгэрийн үүдэн хоймроос гэрэлтэн сацарсан хэм бүхэн гийж сацарч орон ангааж байна. Хатсан газар оршихуй бүхэн ариусган тэтгэгдэж ангаагдан бэхжиж байна. Ангасан хөрс шороо бүхнийг судал суугаар дамжин тэтгэж байна. Усан судлын ус суугаар ундрагат булгууд ориглон урсаж байна. Хойд тэнгэрийн хоймроос урсах сүүн ирчс булгууд урсаж байна. Ихийн хэвлийд ариусхан бүрэлдэж ихийн сүүгээр ундаалагдсан тэтгэгддэг шиг их дэлхийн сүү урсаж байна. Инрэлт оршихуйг ангаан тэтгэж байна. Нулимсанд чигдсэн ансгат анираар орчлонгийн зовнилыг ангаан тэтгэж байна. Урссан нулимсийнх нь урсгал бүхнээр ундрагат эрчим соёолон тэтгэгдэж байна. Хөрсөн бүхэн ангаагдан хөвөөлсөн оршихуй цэцэглэн хөгжиж байна. Хөгжсөн бүхэн ухамсарт нэгдэж хүй оршихуй бэхлэгдэн тэнцэгдэж байна. 13 алтайн ориглоос амин ирчэст өвгдүүд бууж байна. Ян сардагт сүүн замаар сүр хүчит өвгдүүд заларч байна. Эргэх оршихуйг тэнцүүлэн оройлогдож энэ тэнцүүд бэхлэгдэн бүхлэгдэж байна. Арга бэлгийг амин чанартан тэтгэгдэж ахуй төрүүд бөхчөн дүүргэгдэж байна. Гар гараасан барилдсан өрсүүд ган мэд гэрэлтэн бүхтээ оршиж байна. Их дэлхийн сэтгэлийг зүрхэндэн гэрэлтүүлсэн элбэрэлт өрсүүдийн зүрхэн гэрэлтэй байна. Амьсгал аван гаргая. Язгуурын өвгдүүд ян сардгаар урсан байна. Ямагт чихтээд жимэн тодлон байна. Өндөр тэнгэрийн зараалт өвгдүүд өршөөл инэрлэр замчлан чиглүүлэгдэж байна. Хөхөө эсээ язгуурт өрсүүд хөрмийн хүндийгөөс үндийн босож байна. Хөх тэнгэртээ мэхийн хүндтгээд хөх толбот өрсүүд асан бадарч байна. Амин нэгтээ нэгэл чихтэй язгуур гарвалтай ямагт эвтэй хөх толбот үрс бүхний хөх язгуурууд нэгдэн бэхжиж байна. Уул усны эзэд бүхэн ураг төрлөөн нэгтгэн уухайлж байна. Уудам тэнгэрийн хаяа онгойж уул уулсын эздүүд бууж байна.
тэнгэр газрууд твхэнд нэгтгэгдэж тэртех алсын уулсын оройгоос өвгдийн их сургаал нүрэглэн бууж байна. Өндөр тэнгэрээс өвгдийн соёлыг үрс бүхэн тосон авж байна. Амьсгал аван гаргая. Амьсгалаа дахин авъя. Амаараа аажуухнаар гаргая. Амьсгалаа дахин авъя. Амаараа аажуухнаар гаргая. Амьсгалаа дахин авъя. Амаараа аажуухнаар гаргая. Өхөө далайн эргээс хөвөөлөн хөх оддын орчлоос одод эрх сийг туулан байж хөхөлдөө мэргэн одноос сорхогчүү дээдэс залран бууэ. Хүн төрлөختөн хөх толбот үрс бүхнийг эвлэн нэгдүүлэх хөх язгуурт хөх эст үрс бүхнийг нэгтгэн сэрэх их орон газар шорооныхоо их булгийг нэгдүүлэн ундаргах язгуурт үрс бүхэн минь сонорцоо. Их дэлхийн их элбэрэл энрэлт оршихуун их газар шороо энэ тэнцүүд орших бүхий л энэ тэнцвэр бүхэн хөх толбот хөх эст үрс бүхнээс хамааралтай гэдгийг ухан тунгаасуу. Тэнгэрийн хаяад твхэн хавтгайд тэнцүү оршихоор ирсэн өндөр өвгдийн үйл хэрэг энэ хугацаанд дүүрснийг тунхагласуу. Удам ургийн үйлс бүхэн орон газартаа эвлэгдэн бэхлэгдэж удам ургийн язгуур бүхэн өөрийн галтаа эвлэн нэгтгэгдэж өндөр тэнгэрийн зарилгийг сонордож өвгд дээдсийн химийг нэгдүүлж язгуур гаруулаа сэрэн цэгцлэх аваас энэ тэнцүүд бэхжигдэн нэгтгэх хажгүй. Хөхөөсөө язгуур бүхнийг хөвөөлөн урсах өвгдийн сургаал үе үеэр дамжигдан цууратаж өндөр тэнгэрийн урсгалаас бууж буйг танин ажсуу. Өөрийн бие ухаглан таниваас өвгдийн зам турайн тодордог юм өөрийн эсээ ухан ухаажвас өндөр тэнгэрийн ухааныг таньдаг юм аа. Удам ургийнхаа галыг бадрааваас угсаа гарвлууд тодрон тэгшэрдэг юм угшил гарвлууд тодрон тэгшрэх аваас улс гүрнүүд бихчин цацардаг юм аа.
гал галдаа бэхжин нэгдүүлэх хаваас ганд орчлон нэгтгэх их үүлэн юм гал галдан бэхжих хамгийн дээд нь аваас хөх язгуурт өрсөд галын химээрээ нэгдэх учигтай юм аа. Иймд уул усны эзэн бүртэйган эвлэн нэгдэж орон нутгийнхаа эзэн бүртээ эвлэн нэгтгэгдэж эцэг өвгдийнхон нутгийн эзэн бүртээ эвлэн нэгтгэгдэж их галаан бадрааж эзэн тэнгэртээ удам мургаан мэдүүлэн тэнцүүлсүү. Эргэх дөрвөн ертөнцийн хооронд, эргэх дөрвөн улирлын хооронд энэ биеийн их шалгуур, энэ орчлон тэнцүүлэн шалгагдаж буйг үрс бүхэнд дуулхан бэхжүүлсүү. Өвгдийн зам тодорхой хугацаанд бэхжигдэж өндөр тэнгэрийн үйл хэрэг тодорхой хугацаанд үйлдэгдэх учраас энэ тэнгэрийн ивэл бүхнийг энэ тэнцүүд дүүргэн бэхжүүлсүү. Hooray! За амьсгал аваад гаргая. За хүүхдүүд үүлийг дүүргэж байгаа учраас нүдээ нээлгүй төр азнаарай. Бид бүхний биеэр дамжигдаж, бид бүхний химээр дамжигдаж, өндөр дээд өвөг дээдсүүд, өндөр дээд хим ирчсүүд, гэрлүүд хамтдаа нэгдэн үүлийг дүүргэлцэж буй учраас бид бүхний махан бие, сүнсэн бие, сүлтэн биеэр дамжигдан ирчис химийг түгээн сацрааж буй учраас үрс бүхэн бүх зүйлийг хүлээн зөвшөөрөж өөрөөр нь дамжигдан их дэлхий их орон газар шорооныхоо хим ирчис бүхнийг нэг ширхэг чулуу бүхнийг нэг ширхэг өвс бүхнийг агаар мандал бүхнийг ариусхан тэтгэгдэхэд өөрийн бие сүнс сүлд бүхнээ хамтдаа оролцсон дэмнэж буйд талархан синтэлээрээ. Амьсгал аван гаргая. Бидний биеэр дамжигдаж, бидний химээр дамжигдаж, бидний ирчмээр дамжигдаж, бидний ухамсараар дамжигдан их үүлүүд өрнөж үйлдэгдэж буй учраас өндөр дээд өвөг дээдсүүд, орон газрын эздүүд, уул усны эздүүд, нэг гисээс ничгээд эс хүртлэх бүх оршихуйн эсүүдтэй, эцэг мөнх тэнгэртэй, эхис мөнх тэнгэртэй гүнэн талархан мэхийсүү. Амьсгал аван гаргая. Зулайн оройгоор эрвэгнэх, чивчигнэх, хүзүү хөшөх, зүрх дэлсэх үйл явцуд өрнөж буй бол амьсгалыг аваж өөрийн биеэр дамжигдан шингэн амьсгалаа ааж ухнаар гаргаарай. Халуу дүүгэх, хөлс гарах, гарын алга, эрчлэгдэн халах, хөлийн ул халах, эрчим хүмүүд үрс бүхний биеэр дамжигдан эрчлэгдэн хөндлөн чихтэй цацарч буй учраас өөрийн ухамсарыг чөлөөлөн өөрийн бодлыг сул тавин би хэн
судал сууг бүхнээ чөлөөлөн амьсгалаараа татан амьсгалаа гарган сууг бүхнээ чөлөөтэйгээр урсган сацраагаарай. Амьсгал аван гаргая. Амьсгалыг авж гаргах бүрт үрс бүхний бие махбоддох судал сууг бүхнээр хүрд бүхэнтэй холбоо хамааралтай байх биеийн сувг бүхнээр эрчим хүмүүд үрс бүхнээр дамжигдан хөндлөн чигт цацран түгэж буйг өөрийн мэдрэмжээр өөрийн зөнгөөр мэлмигээрээ толдон энэ бүхнийг илүү итгэлтэйгээр бүтээн дэлгэрүүлж өвгөд дээдсийнхэн үйл хэрэгт туслан дэмнээрээ. Хүлээн зөвшөөрөлт, итгэл үнэмшил энэ бүхнээр үйл бүхнийг бүтээн дэлгэрүүлэн сацраагаарай. Амьсгал аван гаргая. Өндөр дээд өвөг дээдсийн тамгат язгуурт дээд тэнгэрийн заяат хөх эст хөх толбот үрс бүхэн өндөр дээд өвөг дээдсийн хамтаар өндөр тэнгэрийн олон оршинлуудын хамтаар уул усны эздүүд орон газрын эздүүд нэг эсээс нэжгээд эс хүртлэх бүхэл оршихуйн эздүүдтэй хамтдаа одод ирэхээс гариг лагтаг бүхний эздүүдтэй хамтдаа холболт хийгдэж холбогч болж босоо чигт гэрлэн ирчсийг хөндлөн чигт сацраан түгээсэн хамтдаа оролцсон дээд тэнгэрийн заяат өндөр тэнгэрийн өвөг дээдсийн төлөөлөлт үрс бүхэндээ гүнэн талархан михийсүү. Хим эрчс бүхэн их дэлхийн химтэй нэгтгэгдэж гацсан эрчсүүд эглэн сацарч гагнагдсан химүүд гэрэлтэн бэхжиж химжээс бүхний сэтгэлгээ эрчстэйгээр явагдаж эрх чөлөөт ухамсараар ариун гэрэлт химээр чин үнний хайраар гэрэлтэн сацарч өнгийн эрчим хэмүүд эрх чөлөөтэйгээр ангаагдан сацарсуу. Брэй! 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 Чин үнэн, чин шудраг, чин ариун зарчмын дагуу өндөр тэнгэрээс буун ирэх эрчим хим бүхэн өөрийгөө олох гэсэн, өөрийгөө таних гэсэн, өөрийн сүлд бүхэнтэйгээ нэгдэх гэсэн язгуурт үрс бүхэнтэй эвлэн нэгдэж сэтлэн сацарч өндөр тэнгэртэй тодлогдон бэхжсүү. Өвгдийн зам зурайн тодорч өндөр тэнгэрийн үүргийн авч их дэлхийн газар шороонд үйл хэрэгэн урлан бэхжсүү. Хүрээ! 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 Хөх толбот тэнгэрийн язгуурт хөх эст үрс бүхэн сэрэн мандаж өндөр тэнгэрийн язгууртан бэхжиж өвөг дээдсийн итгэлийг бэхжүүлсүү. Хүрээ! 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 За, амьсгал аван гаргая. За, өндөр эрчсэн холболтууд хөндлөн чигт бүрэн хэмжээнд дэлхийг бүхлээр нь хамраж дэлхийн холбоос Нарны аймгийн холбогч эрчмүүдийг тэтгэж Нарны аймгаас сацран сүм замын холболт бүхэнтэй бэхлэгдэж хөх язгуурт үрс бүхний химээр дамжигдан
ариусгагдан ангаагдаж, өөрийн цэвэр ухамсараар хөглөгдөж, өөрийн цэвэр сүнснийхаа зөөнгөөр хөгжиж, өндөр тэнгэртээ тодлогдон бэхжих болтугай. За хүрээ. За харж байна. За хамтдаа оролцсон үрс бүхэндээ талархлаа. За мөн дараачийн бүх нийтийн бясалгал цэвэрлэгээ тодорхой хугацаанд өгдөөцийн мэдээлсний дагуу явагдах учраас хамтдаа илүү олон болж, хамтдаа илүү олноороо нэгдэж, хаа байгаа газар оронгоосоо хамтдаа эрчим хим сүн сүл дээрээ нэгдэн их орон газар шороондоо эзэн нь байж их дэлхийдээ эрчим химээрээ хамтдаа ангаагдан цацрааж тусалцгаая. За оролцсон үрс бүхэндээ талархлаа.